Хамтдаа хөгжиж. Энэ бол нийгмийн амьдрал дэх хүүхдүүдийн оролцоог хангах хөшрүүрэг. Хамтдаа хөгжиж. Энэ бол багчууд томчуудын хамтын бүтээл. Хамтдаа хөгжиж. Сайн байцгаана уу найзуудаа? Хот хөдөөгийн өсвөрийн сурвалжлагчдын хаан бэлтгэн ирүүлсэн ярилцлагыг хүлээн авдаг бидний цаг эхэлж байна. Сан-Диегогийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар хүн өдөр бүр 34 гигабайтын дүйн хэмжээний мэдээлэл донд хөвөрдөг. Сэрүүн байх 12 цагтаа дунджаар 105,000 үг, секундэд 23 үгийг утас, интернет, цахим шуудан, телевиз, радио, сонин, ном зэргээр дамжуулж хүлээн авдаг байна. Хэдийгээр хүн өдөрт 105,000 үг уншиж чадахгүй ч энэ нь өдөр бүр хүний нүд чихээр дамжин хурж болох тоо юм. Мэдээллийн N900-д хүний хэрэгцээтэй бүхий л мэдээлэл гар утас компьютерийн дэлгэцэнд багтаж байгаа нь сайшаалтай. Гэсэн ч мэдээллийг мэдлэгтэй хүлээж авах боловсрол, үнэн зөвийг ялгах ухамсар, мэдээллийн тэр орон зайг хүндэтгэх ёс зүй дутагдaltaй байна. Өсвөр насныхан аливаад сониуч эрэлхийлэл дүүрэн бас онцгойд дурламтгай. Юмыг туршиж үзэх олонний анхаарлын төвд байх сонирхолтой. Энэ онцлог нь тэднийг Facebook, Instagram, Twitter-т дондуулах шалтгаан болж байна. Бид өнөөдөр энэ талаар ярилцаж хүүхдүүдийнхээ санаа бодлыг хуваалцуулна. Хүүхэд залуучуудын хамгийн түгээмэл ашигладаг мэдээллийн их үсвэр нь Facebook болохыг судлаач Инх Баяр хэвлэл мэдээллийн суурь боловсрол сэдэвт судалгаагаар тодорхойлсон байдаг. Мэдээллийн их үсвэрийг хаанаас авдаг вэ гэсэн асуултад судалгаанд хамрагдсны 86% нь Facebook, 67% нь зурагт, 39% нь сайтаас, 29% нь ойр дотны хүмүүсээс гэж хариулсан байна. Тэдний 74% нь би өөрөө ямар нэг агуулга бичвэр зураг дүрсийг идэвхтэй нийтэлж уцаттай хуваалцдаг. 65% нь би мэдээллийн хэрэгсэлд шүүмжлэлтэй хандахтай сайн гэж хариулсан байна. Харин 60% нь би мэдээллийн хэрэгсэлд төрөл бүрийн медиаг өөрийн сайн сайхны төлөө ашигладаг гэсэн бол 60% нь мэдээллийн хэрэгслийг хэрхэн ашиглаж байгаагаа эргцүүлэн боддгоо. Нэг үгээр хариуцлагатай ашиглах чадвартай гэсэн хариулт өгчээ. Мэдээллийн хэрэгслийг ашиглах чадварын хувьд ийм дүр зураг харагдаж байгаа ч тэд мэдээллийн үнэн зөвийг магадлан шалгах тал дээр учир дутмаг байна. Шүүмжлэлтэй хандахыг шүүмжлэх, утга агуулгатай хольж андуурах зэрэг буруу ойлголт давмгай байгааг судалгаагаар нотолсон байна. Манай өсвөрийн сурвалжлагчдч үеийнхнээсээ энэ талаар асууж ярилцсан байна. Хүүхэд бид Facebook, Instagram, YouTube, Twitter зэрэг олон нийтийн захим сүлжээнд ямар орон зай эзэгнэж, ямар хариуцлага хүлээх, аливаа мэдээллийг хүлээн авч магадлан эргцүүлэх ямар чадамжтай байх, бусдад мэдээлэл түгээх, дамжуулахдаа ямар зарчим баримтлах учиртай вэ? Сурвалжлагч охины маань энэ асуултад хүүхдүүд хэрхэн хариулсныг сонсъё. Баянзүрх дүүргийн 14 дугаар сургуулийн 10-ын Д ангийн сурагч эможинтэй та бүхнийг уулзуулахад бэлэн болсон байна. Ингээд чамд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Та нар ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Тэгэхээр цахим орчинд хэрхэн зөв боловсон соёлтой хандаж оролцох ёстой гэж чи боддог вэ? Уяахан маань бас хэр соёлтой боловсон оролцдог юм гэж чи ажигладаг вэ? Ер нь бол миний анхаарал нь бол дайггүй л эдтэй нэг 100-ны 30% нь жоохон буруу хар мэдээлэлтэй байдаг. Захим орчинд ер нь бол тийм зөв баримттай, зөв мэдээлэл юм бусдад тараах хэрэгтэй. Тэгэл тийм ямар нэгэн муухай мэдээллийг ер нь бол бусдад түгээхгүй байх л та. Захим боловсрал гэдгийг чи юу гэж ойлгож байна? Өөрийнхөө бодлого хуваалцаач. Захим боловсрал гэдэг нь захим орчинд ер нь бол айгүй соёлтой байх хэрэгтэй. Хэний нэг ямар нэг элдв янзын үгээр дарамжлахгүй байх, нэр үндэст нь халдахгүй байх. Тиймэрхүү юмнуудыг нь бол захим орчинд тархсан мэдээлэл хэрхэн шүүлтүүртэй ханддаг вэ чи өөрөө? За нэг 50% юм да. Зарим нь амар үнэн мэдээлэлтэй, зарим нь
бараг туртай бараг худал мэдээлэл таагаад тэрийг нь хүмүүс хараад сенсацлал худлаа мэдээллийг тэгэл олон түгээгээл тэгэл нэг худлаа үгийг чинь 1000 илүү үнэн болдог гэх тэр тийм. Тэгэхээр ер нь хүмүүсийг хэрхэн мэдээлэл шүүлтүүртэй ханддаг байгаасаа гэж хувьдаа хүсдэг вэ? Бас зөв мэдээллийг тараадаг байгаасаа гэж ер нь хэр хүсдэг вэ? Аль биесны хаягуудаас л мэдээллийг олж баримт нотлохотой л харж бусдад түгээхгүй бол дурын нэг хүний тийм санаанаасаа өөрийнхөө үзэл бодлоос тулгуурсан тийм нэг юм сонин зүйлийг уншингуудаа тэгээ тэрийг бусдад тараагаад явах нь аюул буруу. Мэдээллийн боловсрол дутмагаас хүүхэд бид цахим гэмт хэрэгтэй холбогдож болзошгүй юм. Өөрөөр хэлбэл мэдээллийн үнэн худлыг ялгааж таниагүйгээс найз нөхдөө зөв сонгоогүйгээс мөн хувийн мэдээллийн нууцлах мэдлэг дутмагаас болоод халдалгаад өртөөж болзошгүй. Мөн өөрөө ч мэдлгүй хүчирхийлэл үйлдэж хэн нэгний эрхэд халтсан байхыг ч үгүйсгэхгүй. Сахим ертөнц бидэнд зах хязгааргүй боломжийг өгдөг. Дэлгэцний араас хорвоотой танилцж, мэдээллийн гэрэнтэй хөл нийлүүлж, хэрэгцээ төгсрүүлж төвөггүй олж авах боломжийг хүн төрлөختөнд олгодог. Гэсэн ч аливаа зүйл хоёр талтай. Хэтэрхээр хор болдог талч бий. Үүнээс гадна мэдээлэл хүлээж авах нь хувь хүний мэдлэг боловсролоор хэмжигддэг шүү дээ. Тэгвэл бид олон нийтийн сүлжээний зохистой зөв соёлтой бас ашиг тустай эрүүл хэрэглээг хамтдаа хэрхэн бий болгох вэ? Эцэг эхчүүд өөр хүүхдийнхээ мэдээллийн боловсролд ямар үнцэнтэй чиглүүлэгч байж чадах вэ? Энэ асуултуудын хариултыг өсвөрийн сурвалжлагч маань эрэлхийлжээ. Цонос сонсогчдоо бид өнөөдөр Томожийн альтернатив ахлах сургуулийн байран дээрээс сурвалжлага хүргэж байна. Ер нь ингээд эцэг эхчүүд хүүхдүүдийнхаа цахим хэрэглээг нь хянах одоо шалгах нь ер нь зөв гэж бодож байна уу? Яг ямар байдлаар хянаж шалгах нь зөв гэж бодож байна таны бодлоор? Манай 12 15-тай 2 охин хүүхдэлтэй. Угаасаа миний холбоотой гэдгийг. Жишээлбэл YouTube ч юм уу те одоо Facebook гэмтэр гэдэг юм маань би өөрөө найз болцсон. Одоо хүүхдүүд маань одоогоор намайг нөгөө арай одоо гаргаагүй л юм л да тэр юунаасаа хүрээллээсэ. Тийм болохоор ер нь бол фоллоу хийж идэг учраас дайчгүй. Хүүхдтэйгээ ер нь яг энэ сошиал медиа энэний талаар ярилцдаг уу? Хэр их ярилцдаг вэ? Ярилцсан гэхдээ яг нөгөө ярилцах нь ингээ за хоёлаа ярилцъя гэж нөгөө интендлээ ярихгүйгээр зүгээр яг нэг солонгос кино үзчихсэн. Тэгэхээр нөгөө аав нь өөрөө тэгдэг байхгүй юу? Нөгөө солонгос хүмүүс одоо өөр сэтгэлгээтэй учраас ингээ нөгөө өөр орчны юм үзэхээр яг амьдрал дээр гарахаар нөгөө дүүцэхгүй болохоор сэтгэл санаагаар унах магадлал өндөртэй учраас солонгос кино үзмээргүй наа гэж хэлдэг гэсэн. Тэгээ нөгөө солонгос киноны сайтууд идэм билээ штэ. Тэгээ тийшээ орцсон байхад нь л би зүгээр анхааруулж нэг ярьсан юм байна. Тэгээ ийм янз янзын юмар битээ ороо. Тэгээ би бас юу гэж сануулж ирсэн гэхээр ээжийнхаа нэрээр орцсон байгаа. Ээж чинь одоо ингээ багш мөн учраас энэ алдармагч солонгос кино үздэг юм байна гэж. Яг хөө тэрүүгээр нөгөө далимдуулж өөрийг байлуулах тийм санал хийсэн. Ер нь ингээд хүүхдүүдтэй яг ийм сошиал орчинд ийм айгу тийм өөрийнхоороо тэгээ дээрэс нь бас ингээ аюулгүй байх тэр нөхцөл байдлаар хангах таадаг хүүхдүүд ямар зөвлөгөө өгдөг вэ? Таньдаг хүнийг найз болгож аваарай. Элдэг өөр нэртэй хүмийг битээ аваарай гингүүд манай хүүхдүүд өөртөө блог хийцэн байдгийг. Тэгээд ээж блог хийгээд хахад энэ хүн байна гэдэг нь та нар битээ кино миноны сайт руу орж байгаарай гэдэг ийм зөвлөгөө өгдөг. Хүүхэд бүхэн хөгжих хэрэгтэй, бас хамгаалуулах эрхтэй. Сахим орчны буруу дадал хэвшил зохисгүй хэрэглээ. Үүнд анхаарал тавьдгүй эцэг эхийн үл хайхрал хүүхдийн дээрх хэрхийг зөрчиж байгаа бас нэг хэлбэр. Хүүхдийн өссөн орчин эцэг эхийн хандлага тухайн хүүхдийг бүтээж байдаг. Өөрөөр хэлбэл өнөөдрийн амьдралын хэм маяг тухайн хүүхдийн ирээдүйг бий болгодгоо гэсэн үг. Олон цагаар интернетэд аялах, гаж буруу зүйлдэд татагдах, худал мэдээлэлд итгэх гэх мэт эрсдлүүдэд хүүхдээ автуулахгүй байхыг эрмэлзэн халуун додн харилцаж зөвлөж тусалдаг, ойлгуулж сургадаг гэр бүлд аюул эрсдэлгүй амар тайван харилцаа эрүүл хэрэглээ бий болдог учиртай. Хамтдаа хөгжийн нэвтрүүлэг үргэлжилж байна. Бид энэ удаа мэдээллийн боловсрол сэдвээр ярилцаж байгаа юм аа. Цахим орчинд хэрхэн мэдлэгтэй ханддаг вэ?
Бид альва мэдээлэлд мэдлэгтэй шүүлтүртэй хандаж сурах. Цахим орон зайд соёлтой харьцахад хэн бидэнд туслах учиртай вэ? Энэ талаар ярилцаж хүүхдүүдийнхээ санаа бодлыг хүлээн авч сонсож байна. Мэдээллийн хэд их хурцгалд автах зохисгүй мэдээлэлтэй таарах нь хүүхдийн анхаарал төвлөрүүлэх чадварыг бууруулж, сурлагын чанарт муугаар нөлөөлдөг. Цахим орчинд хэд олон цаг өнгөрүүлэх нь биеийн болон сэтгцийн эрүүл мэндэд олон сөрөг талтай. Хөдөлгөөний дутагдалд орох, нүдний хараам уудах, нуруу нугасны зөв бус хөгжилтэй болдог. Мөн олон нийтийн цахим сүлжээнд үгэн болон зургийн дормжлолд өртөх, бэлгийн болон сэтгэл зүйн дайралтанд өртөх, аюултай хүмүүстэй холбогдох эрсдэлтэй. Цаашлаад хүчирхийлэл, садар самун агуулсан зүйлсдэд онтох, улмаар бие сэтгэл зүйн зочролд орох, хувийн мэдээлэл алдах, заллин мэхэлтэд өртөж, санхүүгийн болон бие сэтгэлийн хохирол амсах талбарын эрсдэл дагуулдаг байна. Энэ олон эрсдлийн талаар хүүхдүүд өөрсдөө мэдэж байна уу? Эрсдэл өртсөн тохиолдолд бид хэнд хандах вэ? Хамтдаа хөгжийн нэвтрүүлгийн өсвөрийн сурвалжлагчид маань энэ талаар сурагчдын төлөөлөлтөд ярилцжээ. Ер нь Facebook-ээр танилцчаа тэгээ шууд тэгэл уулзах гингүүд нь уулзъя хаана ингээл тэгэл газараа тавлал. Тэгэл танилцъя гэсэн үн болгонтэй ингээд танилцаж болохгүй. Тэгээ хамаагүй хүмүүстэй танилцахгүй. Тэгээ өөрийнхөө тодорхой хэмжээний мэддэг хүмүүстэйгээ л татансах хэрэгтэй. Зарим тохиолдолд код, хэм сүлжээнийхээ кодыг ер нь бол маш нууцлалтай байхгүй бол хамт сурдаг найз нь үртэл ингээд хакердах тохиолдол гардаг. Сүүлийн үед болохоор хүүхдүүд гээд зураг хамаа намаагүй авах ч юм уу аль эсвэл ингээд миний талаар фактууд эзэргээд зөндөө л өөр хатлаар хэтэрхий бүр нээлттэйгээд идэл та захим ертөнцөөр одоо ингэж тэгж гэд бүр хийж байгаа үйлс болгоно гэд бүр алхам бүрээр нь харуулад байгаа нь болохоор өөртөө нэрсэлт оруулдаг. Би бинийхээ үл хүндэтгэх, би бинийгээ гомдоох, би бинийхээ зургийг нууцаар авч тавих, бүлэг бүлгээр нэрж дарамжлах нэг хүнийг энэ айгүй хүн дээр тусдаг. Өөрөөгөө ингээд илэрхийлж чадах хүндээ бас хилээ тусламж дэмжлэг аваарай, зөвлөгөө аваарай л гэж хэлмээр байна. Сахим эрсдэл биднийг отож байдаг байх нэ. Энэ бүхэн яг бидний дэргэд бий. Манай улс цахим хэрэглээгээр дэлхийд дээгүүрт ордог. Энэ орчин дах үйлдэлүүд нь даалд явагддагаараа хамгийн аюултай. Мөн өөрөө ч мэдээгүй байхад л хэдийн олзолж байдаг онцлогтой. Тиймээс алхам тутамдаа сэрэмжтэй байж цахим орчинд мэдлэгтэй хандах учиртай. Цахим орчинд ихэвчлэн заллин мэхлэх, айлган сүрдүүлэх, даган дуурайх гэм тэрэг үйлдэгддэг. Эрдэмтэд эцэг эхчүүдэд хандаж 2 хүртэлх насны хүүхдэд цахим орчныг хориглох. 2-5 насны хүүхдэд өдөрт 1-ээс бага цаг, 5-18 насны хүүхдэд өдөрт 2-оос бага цаг хэрэглүүлэх нь зохимжтой, муу нөлөө багтаа болохыг зөвлөсөн байдаг. Эцэг эхчүүд ажил ихтэй, зав муутай, гэр бүл өөр хүүхдүүдтэйгээ өнгөрүүлэх цаг хугацаагаа гар утстайгаа нөхөрлөж өнгөрүүлэх нь илбэг. Энэ нь гар утас майдсан, амиа бодсон ганцаардмал орчинг бүрдүүлж, хайртай дотны хүмүүсээс нь тусгаарлсан, нүдэнд үл үзэгдэх ханыг бэхжүүлсээр байгааг хинч анзаардаггүй. Тиймээс цахим орчинд мэдлэгтэй хандаж, мэдээллийн ач холбогдол, үн цэнийг ялгаж салган, шүүлтүртэй хандаж сурцгаая. Хамтдаа хөгжийн нэвтрүүлгээ сонсголоо. Нэвтрүүлгийн редактор Мөнх Баяр, найруулагч Жамбал Дорж, нэвтрүүлэгч Сайн Тод, сурагч Мишель.